Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэхийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн Улсын хурлын 2022 оны хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн үр дүнг нийтэд танилцуулж үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаллаа. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар хүнсний экспортлогч орон болох зорилготой хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн өрнөснөөс хойш 3.5 жил өнгөрч байна. Энэ хугацаанд Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлц өгөх 116 аж ахуй нэгж, байгууллага, үйлдвэрүүдэд өөрийн биеэр очиж ажиллан тус хөдөлгөөний хэрэгжилт үйл явцтай танилцсан юм а. Хөдөлгөөнд нэгдэн иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр хангах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа 54 аж ахуй нэгж бусдыгаа төлөөлөн Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлц өгөхөд 1000 гаруй шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн эхлээд 3.5 жил болж байна. Энэ бол одоо 5 жилийн хугацаанд хэрэгжих ёстой юм хөтөлбөр анхны шатнд. Энэ хугацаанд би одоо 116 үйлдвэрээр өөрийн биеэр явж орсон байлаа. Одоо өнөөдрийн энэ үзэсгэлэнд өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг гаргаад тавьсан байгаа бүх одоо үйлдвэрлэгч нарыг одоо би бараг бүгдийг таньдаг болсон байна. 1000 гаруй төрлийн одоо хүнсний шинэ бүтээгдэхүүн шинээр бий болж ард иргэдийн маань гар дээр очсон байна. 53 хүнсний үйлдвэр одоо шинээр ашиглалтанд орсон байна гэдэг. Олон сайхан одоо амжилтуудыг сая бид дурдлаа. Та бүхнээрээ үнэхээр одоо маш их баярлж бахархаж байна. Та бүхэн бол улсынхаа одоо үндэсний аюулгүй байдал, хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлыг хангахад, ард түмний хоолтой ундтай байлгахад одоо асар чухал үүрэг гүйцэтгэж байгаа ийм эрхэм одоо үйлдвэрлэгч нар, баялаг бүтээгч нар байгаа. Ард иргэд маань бас их оронч худалдан авахч нар байна. Тийм ээ? Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж авдаг тийм их орно гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэр үндэснийхээ үйлдвэрлэгчнийг бүтээсэн тэр хоол хүнс бараа бүтээгдэхүүнийг өөрсдөө худалдаж авна гэдэг бол тэднэртээ үзүүлж байгаа асар том хөрөнгө оруулалт, асар том дэмжлэг, асар том урам, асар олон ажлын байрыг хадгалж үлдсэн байдаг. За Монгол Улсын ерөнхийлөгч санаачлан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг 2022 оны 5 сарын 13-ны өдөр парламентээр зарлж эхлүүлсэн. Улмаар одоо 6 сарын 17-ны өдөр Улсын хурлын тогтоол батлагдсанаар энэхүү хөдөлгөөн одоо эхэлсэн. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд гарсан зарим бодит үр дүнгууд. Хүнс үйлдвэрлэгчид баялаг бүтээгчтэй 5-аас 6% хүүтэй 3-аас 5 жилийн хугацаатай нийт 1.3 орчим их найт төгрөгийн зээлийг 2525 орчим аж ахуй нэгж эргэн долгож санхүүгийн бодит тэмцлэг үзүүллээ. 1000 гаруй шинэ хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл бий болж үйлдвэрлэл бодитоор өслөө. Суур дид бүтэц өргөжж үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдлээ. Хүнсний бүтээгдэхүүний импорт буурч экспорт өслөө. Стратегийн бүтээгдэхүүнүүдийн импорт буурч жилөөр гадагшаа 100 орчим сая доллар өрсөлдөг байсан бол 2025 онд 21.3 сая доллар бол эх оронд олдсон байна. Мэдгээр төр хувийн хвшлийн иргэний гурван хамтын ажиллагааны үр дүнд ийм бодит ахис дэвшлүүд гарсан байна. Хүнсний хувьсгалын том зорилго бол энэ сав баглаа буудлын кластерыг босгох байсан. Хүнс үйлдвэрлээд байдаг сав баглаа буудлыг хадгалах хугацаа олон улсын нөгөө стандарт хүрдэг. Тэгээ энэ дээр бол манай сав баглаа буудал одоо бие даасан кластер рууж гарч ирсэн. Энэ бол амжилттайгаа хүнсний хувьсгалын өрөөнд ингэж өнгөлтөд зээлээр олгож байгаа. Тэгээ манай сүүний урамшуул бол сүүний салбарыг хөгжихэд бол хамгийн том одоо чухал төлөвлөсөн. Эрчимчин маж ахуйг илүү хөгжүүлэх, Монгол хүнд ерөн эрүүл хүнсийг хүргэх зорилготойгоор бид нар яг үйлдвэр дээр 100% бэлтгээд ангилаад бас хүний ажлыг хөнгөвчлөх зорилготойгоор бид нар яг нөгөө үйлдвэр дээр бүх төрлийн махыг хоолны бэлтцээр нь хийгээд хүргэдэг байгаа. 36 дугаар төлөвлөлтөлийн нөлөөгөөр манай борлуулалт 10 дахин нэмэгдсэн байна. Үрдүн борлуулалт.
Тэгээд стартап компани байж байгаа одоо бие даасан компани болж туслаа гарч ирж байгаа. Бидний бүх бүтээгдэхүүнийг органикийн хэрэгчлэгийг авчиж байгаа. Органик гэж байгаа нь яагаад гэвэл бидний одоо байгаа махныхаа малаж хүн түүхийдийн үнүүдийг дахиад илүү өндөр үнэтэй зарах боломж, дэлхийн зах зээл рүү гарах болцоонуудыг бид бүх зүрхэд бэлдээд байгаа. Энэ байцааны энэ сордыг танилцсанаар бид нар Монголд 2 сараас эхлээд хятадын байцаа импортоор олж ирдэг асуудыг бүрэн зогсоосон. Анх бол үндэсний өвсгөл болон хөдөө аж ахуйн хамтаа хамтраад Монгол улсад ингээд амжилттай цагаан будаа хурааж авсан байгаамаа. Энэ бол Монгол улсад ургаад цайруулсан яг бэлэн будаа байна. Бидээс Монгол будаа тариад ургана гэж хүмүүс ярьдгээс одоо ургаж байгаа үстэй тийм. Тэгэхээр хөдөө аж ахуйн яам болон ерөнхийлөгчийн тамгын газартай хамтарчих юм бол цаашдаа 10 жилийн хугацаанд дотоодоо бүрэн хангах боломжтой гэж би олон өрөөд өгнж байна. Бас бол одоо 1 м квадратаас авах ургацаад 18 кг байсан бол одоо метр квадратаас авах ургацаад ерөнхийдөө 40-өөс 60 одоо килограммд одоо хүрсэн ийм том одоо амжилтыг одоо үзүүлсэн. Борлуулалт ерөнхийдөө их сайн. Хүнс хөдөө аж ахуйн салбараа өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад дотоодын нийт бүтээгдэхүүнд 5.6% өсөлт авчирсан. Энэ өсөлтийн 3.6%-ийг хүнсний боловсруулах салбарын үйлдвэрлэл эзэлж байна. Мөн хүнсний хувьсгал хөдөлгөөн, Батрын 4-р аян, цагаан галтай хөтөлбөрийн дүнд хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарт 44 мянган ажлын байр шинээр бий боллоо. За нэмэгдсэн ажлын байр бол 2.8 мянган хүнээр өссөн. Борлуулалтын орлого бол 11% нэмэгдсэн гэдэг. Энэ бол маш том үзүүлэлт байгаа. Улс орны эдийн засгийн 4-5% өсдөг бол энд бол 11% өсөлт гэдэг бол маш том одоо нөлөө үзүүлж байгаа. За энэ салбарт хамгийн хөнгөлөлтөө зээл олгогдсон байгааг энд бас та бүхэндээ онцлон танилцуулъя. За 754 тэрбум төгрөгийг 410 аж ахуй нэгж 3 иргэнд олгосон байгаа. Энэ бол манай хүнсний салбарт хамгийн их одоо хөнгөлөлтөө зээл олгогдсон байна. Импортоо өрсөлдөх ийм 4 төрлийн сахаргүй бүтээгдэхүүнийг одоо ингээд худалдаанд гаргаж байгаа. Энэ бол мөн л одоо хүнсний хувьсгалаас авсан хөнгөлөлтөө зээлийн үр дүнд хийгдэж байгаа ажлын үр дүн юм аа. Тэгэхээр энэ ажил маань цаашаа үргэлжлээсээ Монгол улсын үндэсний үйлдвэрлэл хөгжөөсөө гэж хүсэж байна. Аль болох монголчууд өөрөө өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэж үндэсний үйлдвэрлэлийг хагаж ээж улс орн маань хөгжнөө. Цаашдаа энэ төсөл бол өөрөө ахаа дараагийн үе шатнд илүү өргөжөөсэй гэж би хувьд бол хүсэж байгаа. Яа тэгэхээр Монгол улсад маш олон жижиг дунд үйлдвэрлэлүүд хөгжихгүй те санхүүжилт их усрын дутагдaltaй. За их уср нь маш үнэтэй зээлээр олддог. Маш их цаг хугацаа зарцуулдаг бол бас яг төрийн дэмжлэгтэй энэ зээлийн боломж нь ахаад бусад хүмүүст олдоосоо бусад үйлдвэрлэгчид маань бас илүү сайн татвар төлөгчд болоосоо гэж хүсэж байна. Одоо хамгийн гол нь бидний өнөөдрийн энэ амжилт болвол ингээд зогсох биш, цаашдаа байн үргэлжилмээр байна. Энэ хөтөлбөрүүд 20-30 жил үргэлжлээсээ энэ аж ахуйн нэгжүүдийн өсөлт дотоодынхаа хэрэгцээг хангаад экспортод гарах хэмжээнд хүртэл өсөж хөгжөөсөө гэж бодож байна. Төр засгаас бодлогоор дэмжиж ирэхэд компани маань маш богино хугацаанд, асар богино хугацаанд ISO 9001 стандартаа аваад ингээд маш хурдан жижигээс том бол дунд руу ингээд хөгжсөн байгаа. Одоо Монгол улсын зүг нь маш бодтой энэ дэмжих хөтөлбөр хэрэгжиж ирсэн. Үүний үр дүнд хүнс үйлдвэрлэгчд үйл ажиллагаагаа сайжруулах боломж нөхцөл бүрдсэн. Үүний үндсэн шалтгаан юу гэхээр урт хугацаатай бага хүүтэй зээлийг хүнсний үйлдвэрлэгчд олгож ирсэн байдаг. Энэ хувьсгалд нэгдснээр болохоор бүгд найрамдах хятад ард улсын сөнтрүүтэй хамтраад энэ микс савлгааны автомат машиныг үйлдвэртээ нэвтрүүлсэн байгаа. Ингэснээр үйлдвэрлэлийн бүхэл үе шат маань болохоор юм автомат байх энэ боломжийг хангасан. 22-оос 25 оны хооронд нийтдээ 600 гаруй аж ахуйн нэгжлүүд нэг 60 гаруй тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна. За энэ бол бас жижиг нөөцөд хөгжүүлэх сангаас хүнсний чиглэлийн жижиг дундуудаа дэмжсэн ийм бодлогыг хэрэгжүүлсэн. Энэ бол манай үйлдвэрлэлд бол их тийм нэмэртэй, дэм тусдаа ийм хөтөлбөр болсон гэж би бол үндсэндээ итгэдэг. Одоо ингээд үргэлжлүүлээд дахиад болж өгвөл 2 дугаар шатыг дахин ингэж эхлүүлээсэй гэж бид нар бол хүсэж байна. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд төрийн 35 байгууллага хамтран 5 зорилтын хүрээнд 114 төрлийн арга хэмжээг төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байна.
Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуй нэгжийн орлогын албан татварыг 50-90% хөнгөлөлт үзүүлж 19 чиглэлийн 428 нэр төрлийн импортын барааны гайлын татварын хөнгөлөлт үзүүлжээ. Мөн шар манжин, байцаа, чинжүү хүнс болон үрийн улаан буудай, навчид ногоо зэрэг 10 төрлийн хүнсний ногоонд тоон тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгож байна. Ерөнхийлөгч Хүрэлцүх хүнсний хувьсгал нэгдэн үйлдвэрлэлээ өргөжүүлж олон мянган ажлын байр бий болгон татвараа төлж байгаа аж ахуй нэгж баялаг бүтээгчдэд болон хамтран ажиллаж байгаа төрөө, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудад талархал илэрхийллээ. Хүнсний хувьсгал богино хугацаанд шийдэгдэхгүй. Дэлхийн олон улс 30-аас 50 жилийн туршид төр хувийн хөвшлийн хамтрал, бодлого, технологи, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг дасралтгүй хэрэгжүүлснээр хүнсний аюулгүй байдлаа хангаж чадсан байдаг. Иймээс хүнсний хувьсгалын хугацааг 5 жил гэж хязгаарлалгүй тууштай үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үздэг. Үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуй нэгж, баялаг бүтээгчид иргэд илэрхийлж байлаа. За ингээд бид 2 жилийн хугацаанд, 3 жилийн хугацаанд стандартуудаа олон улсын түвшинд шинжиллээ. Үйлдвэрүүдээ олон улсын түвшинд өрсөлдөхөөс хэмжээнд өргөдгөн зохион байгууллаа. Хамгийн сүүлийн технологи гол амжилтыг нэвтрүүллээ. Хүнсний үйлдвэрлэлд дутагдж байсан сав баглаа боодлын кластрыг үйлдвэрүүдийг цогцоор нь бий болголоо. Өнөөдрийн манай хүнсний хувьсгалын гол зорилт ард иргэд дээр үйл ажиллагаасаар хангах, нөгөө талаар хүнс экспортогч болно гэсэн энэ зорилго маань биелнэ гэсэн үг. Нөгөө талаар уулуурхаагаас хэд хамаарал бүхий Монгол улсын эдийн засаг. Нөгөө талаас нэг зах зээлээс 95 хүртэл хувийн хамааралтай болсон Монголын эдийн засгийн энэ доголд арилгахад манай хүнс хөдөө аж ахуйн салбар томоохон үүрэг гүйцэтгэнэ. Одоо зээлийнхээ хугацааг биднээс 10 жил, 15 жилээр тавих юм бол энийг ингээд хөл дээр нь тогтцол суурьтай батбөх болтол нь биднээс хугацааг нь жоохон урт тавьж их юм бол их үйлдвэрлэгч нар их баярлах юм байна. Одоо бид нарт хүнсний хувьсгалыг дараачийн шатанд гаргах 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэснээр энийг экспортлогч одоо үндэстэн болох дараачийн хүнсний хувьсгал 2 гэдэг шатанд одоо гарахыг одоо үйлдвэрлэгч нар маань маш их дэмжиж байгаа. Ер нь бол ингээд манай хөдөө аж ахуйн салбарын хөгжил, тэр дундаа манай зүгөө аж ахуйн салбарын хөгжилд бол энэ хөдөлгөөн цаашдаа эрчимчиж, улам эрчимчиж өргөжиж ингээд бодлого чиглэл үргэлжлээсэй гэж хүсэж байна. Энэ цаг үед бол бас зээлийн үг бууруулж өгнө гэдэг бол маш том дэмжлэг болж болсон байгаа. Энэ олон компани бүтээгдэхүүнийг харахад үнэхээр нөгөө үр дүн маш их сайн гарч байгаа. Харин энийг үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Манай үйлдвэрлэлийн хувьд бол жижиг үйлдвэрлэлээс дунд шатвар ахих боломжийг маш богино хугацаанд өгсөн гэж бид нар боддог. Тэгээд бид нар бол их урам зоригтой хичээж ажиллаж байна. Тэгээд дэмжиж байгаа зөв бодлого хэрэгжиж байгаа баяртай байгаа шүү. Монгол улсын засгийн газрын тэргүүн болон хүнсний хувьсгалчид ажлынхаа үр дүнг Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн Хүрэлцүхд танилцуулж дуусгаад хүнсний хувьсгал мэрэгжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд 10 дугаар хурлаа хийлээ. Хүнсний хувьсгалын хамт олон төр хувийн хэмжлийн түншлийг идэвхжүүлэн хурцтай ажил хэрэгж ажиллаж байгааг үүгээр харж болох юм. Хуралд хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Бадам Сүрэн Монгол улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх бөгөөд хүнсний хувьсгал мэрэгжлийн холбооны тэргүүн Даваа Баяр удирдах зөвлөлийн 45 гишүүн оролцож цаашдын үйл ажиллагааны чиглэлээ хэлэлцлээ. Хүнсний хувьсгал мэрэгжлийн холбоо нь хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний үр дүнг эрчимжүүлэн хэрэгжилтэнд санал хүсэлтээ илэрхийлж бусад үйлдвэрлэгчдээ мэдээлэлээр шуурхай хангаж дотоодын хүнсний хэрэгцээг хангахаас гадна Монгол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дэлхийн давцанд гарахын төлөө нэгдэн ажиллаж байна. Хуралдаанаар төр хувийн хэмжлийн хамтын ажиллагааг сайжруулах, дэмжигч байгууллагуудын тоог дэмэгдүүлэх, салбарын эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлуудыг онцлон хэлэлцэж, 2026 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.
бол Хүнс эрүүл. хүнс эрүүл бол Монгол хүн эрүүл. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн нь зөвхөн хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төдийгүй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний чанар, аюулгүй байдлыг олон улсын жишгт нийцүүлэх зорилгоор хэрэгжиж байна. Энэ хүрээнд төрийн бодлого хувийн хвшлийн санаачлаг уялдан дотоодын үйлдвэрлэгчид шинэ технологи нэвтрүүлж бүтээгдэхүүний чанар, сав баглаа бодол стандартын шаардлагыг сайжруулсаар байна. Цаашид хүнсний хувьсгал мэрэгжлийн холбоо болон төрийн байгууллагууд хамтран хүнс хөдөө аж ахуйн хууль, худалдааны тухай хууль, эдийн засгийн эрх чөлөөний хууль, баялаг бүтээгчдийг дэмжих тухай хууль болон жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийг шинжилэн батлуулж, импортын барааны татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, татварын реформ зэргийг яаралтай хийх шаардлагатай байгаа юм а. Хүнсний хувьсгалын хүрээнд төрийн болон хувийн хвшлийн хамтын ажиллагаа илүү өргөжж, уул уурхаагаас хамааралтай эдийн засгийг солонгоруулан Монгол улсын хүнсний үйлдвэрлэл хөгжиж, дэлхийн зах зээл өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон алхмууд үргэлжилсээр байна.